Сүүлийн үед нүүрсний хулгайнд томоохон мап байгааг улс төрчид болон ерөнхий сайд мэдгдсэн. Харин өнөөдөр уг асуудлаар улсын хурлын гишүүнд орчхонд үүсэж байгаа нөхцөл байдал шаардлагатай мэдээллийг авахаар ерөнхий сайдад асуудал хүргүүлнэ гэж мэдгдсэн. Хариултыг энэ сар багтаан улсын хурлын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг шаардлаа. Монгол улс хулгайнд дийлдэгчээд байна. Тэгээ та бүгд мэдж байгаа жижиг дунд үйлдвэрийн хулгай гэж гарч ирсэн сангийн жидүү хулгай. Дараа нь хөгжлийн банкны хулгай гэж гарч ирсэн. Одоо энэ нүүрсний хулгай бол тэр жидүү сан болон хөгжлийн банкны хулгайны хажууд бол хэд 10 дахин илүү том хулгай юм а. Олон жил ингээ ужиграад явчихсан. Тэгээ энэ дээр бол нөгөө олон нийтийн анхаарлыг хандуулж ижил бид нар энэ хулгайн ард гарахгүй юм бол энэ маань дарагдах юм үндэслэл байна. Нэг. Хоёрдугаарт хулгайгаа монголчууд дийлэхгүй юм бол Монгол улс хөгжихгүй нэ. Ямар ч ирээдүй алга. Тийм болохоор энийг зөвхөн одоо нэг парламентын төвшөнд гэхээсээ илүү, засгийн газрын төвшөнд гэхээсээ илүү иргэд олон нийттэйгээ бүгдээрээ хараа хяналтаа тавьж ижил ард нь гарахгүй бол дийлэхгүй юм байна. Өнөөдрийн байдлаар засгийн газар дээр ажлын хэсэг гарсан. За тэгээд нүүрстэй холбоотой хулгайн асуудлыг хуулийн байгууллагад одоо шилжүүлэх гэж байна гэдэг ийм мэдээллийг засгийн газар зөвж байна. Гэтэ зөвхөн нэг хэсэг нь баггүй. Зөвхөн нэг хэсэг нь. За тэгэхээр цаашаага энэ асуудлыг ингээд томоор нь яаж шийдэх юм бэ гэдэг бол нэлээд олон цогц асуудлууд байгаа юм а. Тэгээ ийм болохоор энэ асуудлыг зөвхөн засгийн газрын төвшөнд шийдэх нь бол одоо хэрэгтэй ч гэлээ гэсэн үр дүн бол багтаа гэж үзэж байна. Улсын хурал дээр авчирья. Засгийн газар чинь юу вэ? Ирэх барьж байгаа намын төлөөлөл шүү дээ. Улсын хурал бол ямар ч хэсэг 3 намын төлөөлөл байна. Тэгээд иргэдтэй энэ асуудлыг босгож ирж ойлгуулж явах юм бол магадгүй энэ хулгайг зогсоох ийм боломж байна. Тухайлбал 2013 онд ингээд энэ хулгай гарцсан байна гэд иргэдийн анхааралд ороогүйгээс болоод 430 мянган тонны асуудлыг бүр ингээд хоёр гайлан байгууллага тогтоочоод байхад энийг прокурор дээр очиод хэрэгсэхгүй болгоцсон гашуун жишээ байгаа байхгүй. Үүнийг шийдвэрлэж чадаагүй болохоор өнөөдөр ингээд хулгай бүр ингээд гарчихсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд ихэд 6.5 сая тонны ийм хулгай байна. Зөрүү нь бол гарцсан байна. Цаашаа ингээд өсөөл яваад байна. 6.5 гэдэг чинь хэд юм бэ? Өнөөдрийн нүүрснийхэн үнээр үржүүлэх юм бол 6.5 тэрбум долларын хулгай байхгүй. 6.5 тэрбум доллар гэдэг чинь юу юм бэ гэд үзэх юм бол энэ чинь доор хаяж 20 их найт төгрөг юм а. Гэтэл хөгжлийн банкны хулгай чинь 2 их найт шүү дээ. Тэгэхээр хөгжлийн банкны хулгайгаас хамгийн багадаа 10 дахин их ийм том хулгайны асуудал байна. Ямар байдлаар юм бэ гэхээр өнгөрсөн 2-7 оны хугацаанд бол нүүрсний хулгай гэдэг маш олон иргэд болоод за тэгээд их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд байр суурь илэрхийлээд байна. Тэгээд олон нийт ч гэсэн зам хэл мэдээллийн хэрэгслэр ч гэсэн нэлээд их ярьж байгаа нь маш сайн. Гэхдээ одоо энийг цаашаа өргөжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ үүний тулд улсын хурлын гишүүний зүгээс Монгол улсын ерөнхий сайдад би асуудал хөрвүүлж байгаа. Асуудал. Энэ асуудлыг хаалттайгаар биш нээлттэйгээр улсын хурлын танхимд иргэдэд нээлттэйгээр яг энэ шаардлагатай мэдээллүүдийг өгөө гэж байгаа. Маш шаардлагатай. 11 сарда багтааж өгөө гэдэг ийм шаардлага өргүүлж байгаа. За дээрэс нь улсын хурлын хяналтын сонсгол гэж зохион байгуулдаг. Улсын хурлын хяналтын сонсголыг одоо яаралтай зохион байгуулъя. За тэгээ улсын хурлын гишүүний зүгээс бол санаачлаад сонсголыг хийя гэдэг. Үүн дээр бол хамгийн багадаа 9 улсын хурлын гишүүн гараа өсөж зурх ёстой юм а. Ингэжж нээлттэй хяналтын сонсгол хийгдэх юм хуультай байгаа. Тэгээд ийм болохоор энийг би өнөөдрөөс эхлээд гишүүдээр явуул зурхаж байгаа юм а. Тэрэн дээр та бүхэн хамтарч ажиллаарай гэж хүсэж байгаа.